За энэ сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн өмнө бага насны хүүхдэд орцонд хэвтүүлж орхиод явсан хэрэг гарчээ. За охиныг нэгэн эмэгтэй олж их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж өгсөн байна. Одоогоор охин тус эмнэлгийн эрчим тэмчилгээний тасагт хэвтээ эмчилүүлж байгаа юм. Охины биеийн байдал муу, уушиг нь битүү хадгалгаатай, за нүд нь гэмтсэн байдалтай эмчилүүлж байгаа юм. Технологийн эмч зөвлөгч нарын мэдээлснээр эмчилгээ сайн хийгдэж байгаа ч энгийн тасаг руу шилжүүлэхэд харж хандах хүн байхгүй. Памперс, хувцас, сунар зэрэг олон зүйл хэрэгтэй болоод байгаагаар мэдээлсэн юм а. За мөн нүдийг нь баг дээр нь эмчилүүлвэл эмчлэгдэх боломжтой гэсэн мэдээлэл өгчээ. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол охины тэргүүндэд ерөнхийлөгч Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлцлээ. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд улсын хурлын даргад ирүүлээд байсан юм. За Жавхлан эх оны сонгуульд Монгол Ардын намаас Дархуул аймагт нэр дэвшгээр кампанит ажлаа албан бусаар эхлүүлсэн. За тиймээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд гаргаад байсан. Гэсэн ч санал хураалтаар чуулганд ирсэн улсын хурлын гишүүдийн 50% буюу 27 татгалцсан учраас албан тушаалтаа хэврүүлтлээ. За зам тээврийн яамны стратегийн бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга ононг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлсэн гэсэн мэдээлэл гарлаа. Албан бус мэдээллээр чухам ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь түтгэлзүүлсэн талаарх мэдээллийг тус яамнаас авлахад за ононг замын асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл өгсөн байна. За түүнд холбогдох хэргийг эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан юм. За орон нутаг дахь зарим мэргэжлийн элтийн байгууллагын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтнуудынхаа зөвшөөрлгүйгээр харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг бүхий ажлыг хэрэгжүүлэн давхар хийж байсан зөрчил илэрчээ. За энэ талаар авилгатай тэмцэх газраас холбогдох дээд чатны байгууллагууд нь хандаж за Увс, Өмнөговь, Сэлэнг аймгийн мэргэжлийн элтийн газрын дарга нар за нэр бүхий улсын байцаагч нартаа хариуцлага тооцсон байна.